төрлийн хүчирхэл байнга давтагдчих, даймжирч яадаг. Даймжирхийнхаа хэрээр бүхэл амьдрал хоёрын заагийг ялах гэдэг аюул хүнд болдог. Гэтэл яг гэхээр одоо бол хуулийн байгууллагад хамтлаа гэж бодоход хохирогчийг шууд тэр даруй хамгаалалтанд авах тийм тогтолцоо механизм байхгүй. Нөгөө гомдол гаргасан хүнтэйгээ 24 цагийн дотор цугандэрч шээ. Тийм учраас гомдлоо буцааж авах, зандал хийлэлд өртөх, амнасаа алдах тийм нөгөө бүрэн магадaltaй болчихж байгаа. Ёс суртахуунаар зохицуулах харилцааг хуулиар зохицуулах гэлээгээд. Гэтэл өчнөө олон жилийн энэ олон хүний амнасаа алдсан түүх ёс суртахуунаар энэ асуудал зохицуулагдаж чадхаа болж ирдэг харуулчихлаа. Хуулиар зүгээр нэг өнгөц зохицуулалтаар бол энийг хамгаалж чадахгүй юм байна. Төр хөндлөнгөөс оролцох хэрэгтэй. Оролцохдоо зоримог, эрс, шийдэмгийн яг хохирогчийг хамгаалж чадхуйц байдлаар оролцохгүй бол төр нэг оролцсон болоод нэг ганц хоёр алхам хийсэн болоод орчих юм бол тэр хохирогчийг улам эрсдэлд оруулчихж байгаа. Яагаад гэвэл хүчирхэл үйлдэж байгаа хүн өөрөө тэр зам үлээ гэмт зам үл гэж харахгүй байна. Энэ бол зүгээр л миний асуудлаа шийдвэрлэх нэг арга гэж харж байна тий. Хоёрт нь нэвэл хүчирхэл өртөд байгаа хүн энийг миний эзэн нэгэн цагт миний амь насанд эрүүл мэндэд аюул учруулчих тийм үйлдэл болж орчиж магадгүй гэж бодохгүй байгаа шүү дээ. Энэ хүчирхэлтэй өнөөдөр хүчирхэлд өртөж байгаа маргааш эвлэрдэг. Тэгээд тэр эвлэрэл дээр нь янз янзын амлалтууд явдаг, гэмшдэг. Нөгөө хэд хоногийн дараа ахиад л хоорондоо зөрчилдөөл тэр зөрчил нь хүчирхэлх аргаар илрээд л тэгээл тесрээд хүчирхэл болдог. Энэ эргүүлэг бол тасралтгүй 7-8 жил, 10 жил, магадгүй 20 жил үргэлжлээд нэг л өдөр төсөөлөх аргагүй тийм хүнд үр дагавар төрөгчээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол яг вэхээр ах トゥ нарыг ч тусалж чадахгүй. Гашуун үнэн. Хөндлөнгөөс найз нөхдөд ч тусалж чадахгүй. Тэр хүн өөрөө өөртөө тусалж чадахгүй. Тэр утгаа хүчрэл үйлдэл байгаа хүн ч өөрөө өөртөө тусалж чадахгүй. Энэ эргүүлэг тийм учраас олон улсын түвшинд бол интервеншн буюу хөндлөнгөөс нь сэт зохих гэдэг тэр нэр томьёо ашигладаг. Хөндлөнгөөс нь оролцсон. Тэгэхээр хөндлөнгөөс оролцохдоо мэдрэмжтэй оролцох хэрэгтэй. Тэгэхээр энэ мэдрэмжтэй оролцохын тулд зүгээр нэг хуурай хууль хэрэггүй. Одоо энэ байгууллага тэгж хөндлөнгөөс тэгж нөгөө эрэхтэй тийм үүрэгтэй гэсэн тийм хууль хэрэгжээд 10 жил боллоо хамгаалж чадахгүй шүү дээ. Тийм учраас яг вэхээр яаж одоо цагдаагийн байгууллага дуудлагаар очиод яг юу хийх юм? 1 2 3 4 5. Прокурорын байгууллага хохирчийг хамгаалахын тулд яг юу хийх юм? 1 2 3 4 5. Бүх процесс үзэмжээр биш. Тухайн хүн яг очиод л шууд хийх стандарт хэлбэртэйгээр тусгагдчих чадсан цагт л хохирч хамгаалагдана гэж үзэж байгаа.